За өглөөний мэнд өнөөдөр 1 сарын 2 сарын 4 болсон байна. Өнөөдөр миний 30 дахь өдөр. Тэгээд бэлтгэлдээ орохоос өмнө эхлээд нэг амжуулах ажил байна. Энд ирснээс хойш бүр бид чинь 12 сарын баг 24-5 авцсан ирсэн юм а. Тэгээд тэрнээс хойш бүр юу вэ? Сар гарам болсон байна. Үсээ хөрөөсөө засуулж чадаагүй. Яваад исэн чинь бүр сүлтээ бүр өрөөж мөрөөгээд. Манай байр энэ харагдаж байна. Тэгээ манай байрны ийшээ ойрхон нэг үсчин байд юм байлээ. Тэгээ өчтөр очиж үзсэн чинь сул цаг байдгүй. Тэгээд өнөөдөр ямар ч үсэн гэсэн. Энд чи цаг захиалсан юм а. 11-ээс. Тэгээ одоо 12 цаг 58 минут болчихно нэг. Ойрхон болохоор цагийн тулгаад гарчлаа. Тэгээ ийшээ орж нэг үсээ засуулчаад тэгээд өнөөдрийнхээ бэлтгэлийг эхлэх гээд 30 дахь өдрийнхээ бэлтгэлийг эхэлдэг. Энэ нэг юм баахан сандал ширээмээр өрөө тавьчих. Энд дэстэй орой хүмүүс бужигнаад бутавдаг газар магцаг шарж идээд бойлын болоод ид. Энэ бол одоо бүхэтийн төв шахуул газар юм да. Нэг иймэрхүү л байн тэгээ ойрдоо хэд суурин байна дөө гэртээ амраад яад юм блэ ийд юм блэ гэдэг удахгүй нэрээ бид эдийн бас 20 эднэр бид эдийн визний хугацаа дуусч байгаа. Тэгээд визнийхээ хугацааг нь сунгуулах уу эсвэл өөр тийшээ явчаад ирдэг ч юм уу гэж гайхаад ярилцаад байцгаа чинь да. Япон ийшээ Малайз ингээ орчоод тэгээ буцаж ирээд байж байгаад нэг цагаан сарын үеэр Монгол руу явдаг ч юм уу. Гэхдээ Монголд бас 9 шидийн өвчин гараад байгаа. Гайхаад нэг мэс цагаан сар өнгөрөөж байгаад Монгол явдаг ч юм уу. Юу ч гэсэн нэг нөхцөл байдлыг ажиглаж байгаад болъё доо. Анх нэрээ ирэхэд ингээд хамар мамар сонирн болоод нус мус гоожол хоолоо молоо сонирн болоод идэв гэсэн. Одоо бүр тийм юмнуудыг бүгдийг нь мартсан байна. Тийм нус мус хамар хоолой өвчнийг бол бүр мартсан байна. Одоо тэ Монгол очихоор буцаас идэх бах та. Энэ манай өсч чинь. Энэ цаг захиас өсч чинь. Яг 11 болж чинь. Hello? Oh, I have an appointment 11 o'clock. Yes. Oh, it's out of Where can I sit? Oh, okay. How much is it? 300. 300? Yeah. Okay. This, no. No. For- Zero. Yes, Okay. 0. Who? Yeah. After. Okay. Mm-hmm. 2, 1, 2. Okay. Oh, thank you. It's nice. Дядос дэжгш. Thank you. За. Сайхан болчихлоо. Папай гэдэг юм
Barber shop-д орж ирж үсэцлээ. 36 минутанд зассан байна. Ой бүр халууц цацаа сууж хат. Хөлс гарчихлаа. Бич баг цагаарч маарцсан биш үсээс үсэж. Үс бүр амар царайд агаадсан биш. Oh, thank you. I will soon. I will back soon. Maybe after 20 days. Bye bye. Thank you. За. Үсээ засуулчлаа. Гой застай юм байна уу? Амар цэвэрхэн юм байна. Амар нямбач юм байна. Би ер нь сүүл 2016 оноос хойш үсэндээ ерөөсөө эмэгтэй өс чинь хүргээгүй. Угаасаа хамгийн сүүлд нэг эмэгтэй өс чинтэй бүр ойлголцохгүй асуудал боо юм болсноос хойш зөвхөн эрэгтэй өс чин дээр ордог болсон. Тэгээ нэг залуу дээр бараг 2022 он хүртэл баг 4-5 жил тасралтгүй засуулж байгаа. Сүүлийн нэг жил өөр хүн дээр шилжчихсэн байсан. Тэгээ энэ дээрээ сая бараг сар гарan бүр өрвийгээд яад юм бэлээ гэж хэлсэн чи ашгүй манай хажууд нэг барбер шоп байна. Барбер гэхэр ч одоо яг эрэгтэй өс илүү застдаг гэсэн үг шүү дээ. Тэгсэн залуу байна. Тэгээд өчтөр ирж уулзаад яасан би зүгээр цаг маг авдаг хүнний болоо гэсэн чи өчтөрөө уулзсан залуу өсчин байсан юм байна. Манай залуу бол амар нямба энэ дайггүй засчихсан юм байна. Тэгээ буцхаас өмнө дахиж орж ирж нэг сайхан засуулнаа. Тэгээ 300 баат байд юм. 300 баат гэдэг чинь манайхаар 30,000 өнгөн төгрөг гэсэн үг шүү дээ ойролцоогоор тий. Тэгээ сая надаа хариулт нэг тий 700 баат хариулж өгсөн байна. Тэгэхээр чинь 30,000 л гэсэн үг байхгүй. Букет шүү дээ тий. Букетэд бол угаасаа 30,000 гэдэг бол хинги угаасаа л үнэтэй газар шүү дээ. За. Сая үсэц цус чинь нэг нүүр мөр шүйцсэн юм шиг бараг тий. Тураад би чинь бараг сая нэг 29 өдрийн бэлтгэлийн дараа айгүй өөхний хоймоо юу н багассан юм шүү. Жин нэг хайхтар өөрчлөгдөд өгч гисэн өөх булчингийн харьцаа ер нь нэлээ өөрчлөгдсөн юм шиг байна. Хэвлийн юу н байхгүй болчихсон шүү дээ. Тийм байна. Тэгээд нүүр мөр шүйцсэн. Харсан чинь гоё уран бороод үсээс суусан чинь бүр дайжгүй. Одоо тэгвэл энэ ирчэндээ ороод сайхан цаг гүчнэ. Цаг гүйлтийн зам дээр бичгэлэхгүйгээд тэгээд араас нь жоохон цээж хийгээд тэг тусах чи өнөөдөр хадасгал. За. Тайландд үсээс сууж үзлээ. Workout дээр болцсон.